Энэ бол тулаанч Максодын ертөнц. Тэд удирдагч уу их мастертай ба. Их мастерууд нь тэтгэврт гараад бурхтай нэг болж дахин төрдөг билээ. Энэ удаагийн удирдагч тэтгэвртэйгээр хараалж дараагийн үе залгамжлагчаа сонгоно. Их мастер болох үндсэн хоёр шалгуур бол хүч чадал болон нэр төр. Харин тэдний донд дараагийн үе залгамжлагч болж магадгүйгийн хоёр тулаанч тадарчээ. Нэг нь олон шавтай, тайван, зоригтой хоёр хүүгийн аав зэрлэг гахай Ёзен. Харин түүний өрсөлдөгчөөр баага ярнаас сармагчин шиг хурдан хязгааргүй хүчтэй сэлэмний мастер хувиа хичээсэн ууртай нэгт шавгүй Куматэцү. Хин дараагийн үе залгамжлагч болох бол энэ хүү бол Рен. Рен бол гэр бүлийнхээ ганц хүн. Түүний ээж нь нас барснаас хойш ээжийнхэн талын төрөл саднанд гэрийн нүлгэж Ренг гэр бүлийнхээ өв залгамжлагчаа болгоно гэд өргөж авахар болжээ. Харин түүний аав нь хаашаа ч юм бэ алга болчих. Рен хүнд хэцүү үед алга болсон аавыгаа мөн түүний өмнөөс амьдралын шийдэж байгаа төрөл саднуудаа үзэн ядаж ганцаархнаа амьдрнээд гэрээсээ тогтжээ. Тэгээ замдаа нэг хөсгөр жижигхэн амтан алдаг. Түүнийгээ Чико гэж нэрлэнэ. Гэтэл нөмрөг нөмөрсөн хоёр нөхөр. Би Ёзенээс хүчтэй ахтал болоод дээ. Нэр төрч гинүү. Тэр нь одоо юу чинь? Чи бас нэг шавтай болсон яасан? Өдөртөө болчоо өстэй. Ингэж яхаар зүгээр гудамдаага хүний хөхт аваад шав болгосон чинь үлзээ тэлгүү. Тийм үү? За ойлголоо. Хөөе тоглож яах чинь? Гэт Рений урдуур зөрсөн нь Куматэцү түүний найз хоёр байлаа. Куматэцүг одооноос Кума гэд дутчих. Тэгээд Ренийг олдог. Рент хүсчихвэл дагаад ир гэд булан тариа талга болчвоо. Рен бүр ярддаг бааваа сарамгчин хараад шок. Тэгээд араас нь гүйж байшингийн завсар явж орохыг хардаг. Гэтэл орсон дараа алга болчтیں۔ Рен шийдсэн царайтай араас нь орлоо. Байшингийн голоор баруун зүүн гэж төрж явтал хаанаас ч нэгмэр гарч ирээд Ренийг түлхэж явсараагаад мангасуудын ертөнцөд ирдэг. Рен явж байгаа морь ямаа хонь хараад бүр шок. Буцаа гисэн ч буцах зам нь хаалттай. Рен гарч хайж явсаар нэг чонн баригчваа. Ренийг шарж идэн арсыг хоолно гэд айлгчин. Гэтэл гахаа ирээд Ренийг авардаг. Түүнийг Хякшүбо гэх ба тэр бол лам. Санаандгүй мангас ертөнцөд ирчгээд хүний ертөнц рүү буцаахаар дагуулж явдаг. Тэгтэл Куматэцү гарч ирээд дагаж ирсэнд нь гайхаж жинхэнэ утгаараа өөрийн шав болгож авпаа. Их мастер нь Кумад заавал шавтай бол гэж хэлсэн байна л да. Ин Кумагийн гэрт нь очтол хогоор хөглөрсөн амар гэр өгтваа. Тэгээд Кума би найл-налгийн уйлаад олон долоо шалтак хэлдэг хүн дургу. Уйлаад байвал хөө гарах чи шүү. Үүнээр нэрчний үе гэсэн чинь хувийн мэдээлэлгээ хэлдгүй нас гэсэн чинь хуруугаараа ёсгэж заадаг. Тэгтэл Кума Рент Кьюта гэдэг нэр өгчөө. Японоор Исинто Кью гэдэг юм л да. За одоо нас Кьюта гэж дуудъя. Маргааш нь Кума Кьютаг зогцчих жоттол дахианы ферм дотор унтчихэдэг. Тэгээд Кьютаг сэрэж өглөөний хоол идчихэл Кьюта түүхэн өндөгтэй будаа идэхгүйгээд харин Кума идгээд бас Кьюта чиний шав болохгүй гэд манай хоёр хэрэлдэж чинь сүүлдээ хөөцөлдөж Кьюта зогтож явсаар хүнсний зах дээр хурж ирдэг. Тэнд амттай зарим идэх бодон хаан зулцэг болон цав цагаан царайтай ахан болтой хоёр хөөтэй таарна. Энэ хоёр бол Ёзений хүүхдүүд. Тэгтэл Кума ирж Ёзентэй таардаг. Хүний өгч шав болгосон гэдгээ хэлтэл Ёзенгийн тал навстай царай гаргаж хурдан хүний ертөнцлөө буцаахыг хэллээ. Кума ганц хоёр хүний өгт зүгээр гисэн ч мангасын ертөнцөд хүмүүсөж олдгоо нэг шалтгаан байдаг болж таарнаа. Хүн болон мангасуудын ертөнц тустай байдаг нь хүмүүс сол дор арны сэтгэлийнхээ гүнд харанхуйг тээж авдаг. Хэрвээ хүн тэр харанхуйтай хэдүүлвэл мангасын ертөнцөд том асуудал үүснэ. Кума Кьютад тийм зүйл байхгүй гэд манай хоёр хэрэлдчихнэ. Тэгээд тултахаар олж Кума Ёзен хоёрыг тойрч чартер игдэн цугларлаа. Энэ тулаан эхэлж манай хоёрын тулааны Кьюта үзчихэдэг. Кума дайрч Ёзен болтон. Гэтэл Ёзен дээрхэд Кума нүрэн дондор авсулчдیں۔ Тэгээд мэ. Ийм тулаан дууслаа гэсэн Кума бүр том болоод яг л жинхэнэ баага шиг болчлоо. Ёзен ч мөчөг өгөхгүй зэрлэг гахаал чөврнө. Уг нь зэрлэг гахалтай. Гэхдээ илүү амтэн шиг болж чөврнө гэх юм уу? За мэдгүй. Тэгээд мөргөлдөж, барьцаалтаж Кума Ёзеныг түлхсээр Ёзен яг хожигдох нь. Гэтэл ард иргэдэнд бүгд дуу нэгтэй Ёзен гэж арлаа. Энэ үед л Кьюта Кумаг ойр ганцаараа гэдгийг ойлгодог. Гэсэн хэдий ч Кума бууч өгсөнгөө. Сэлмэрээ толдож Кума чи Ёзенд навс задуулж ийн. Кьюта энийг харж тэслэхүү. Битгий ялагдь гэд орилдол Кума Кьютаг харж ягаад мэ. Тэгсэн их мастер гарч ирвээ. Кумагийн хүний өгтөг шаваа болгосныг хүлээн зөвшөөрч ямар нэг асуудал өсвөл их мастер нь хариуцлах хүлээн гэжээ. Манай хоёрын тулаан дуусч Кума ялагдсандаа урлаа тавьчихин. Тэгсэн Кьюта хөөрхөн арааснаага явж идیں۔ Тэгээд Кумад та үнэхэр хүчтэй юм. Хэрвээ таны шав болоод хүчтэй болно гэвэл би дуртай болмоор байна гин. Тэгээд дургу түүхэн өндөгтэй будаага муухай царайлсаар идэж манай хоёрын нэг өдөр өнгөрлөө. Маргааш насанд бэлтгэл эхэлнэ. Кума мод ирж сайн харж ав гэд доош дэш арагч дөрвтөөс иввэ. Сэх бүртэн салхи үсээл тэрийн Кьюта харж алмаарай л. Дагаад хэдэл модоо онгочин. Бүр өөрийнхөө хөлийг шахардаад Кума тэрийн юу вэ гэсэн харцаар харж ийн. Кьюта хөөрхи уг нь юугаа яаж засах вэ гэж асуудаг. Тэгтэл найз нь шоолоод харин лам Кумад сайн тайлбарлаад өгөөч хийгээд чадчих юм биш гин. Ийн Кума тайлбарлаж өгөхөр боллоо. Эхлээд модоо ингээд сайн барина. Тэгээд пүм гэд па. Ойлгосноо гэж ас. Манай өмбөр шок. Ярьсныг сайн ойлгохгүй. Ингээд үү гэсэн гүй ингээд.
Гүү ингээд гээд ах чинь яас юм ойлгодгүй юм бэ гэдгийг бүр сүулдэ сэтгэлдээ хийлдэ атгах чижилж үзэн. Кёта ойлгохгүй нэгэд хийсэнгүү. Гэтэл Кума яваад өгчвөө. Явсан агаарнд Кёта ламаас шав хүн юу хийх ёстой асуудаг. Шав гэдэг бол эхлээд гэр цэвэрлэн, хувц суугаан, хоол хийн. Тэгээд Кёта хүнс цуглуулж явтал Ёзаны баг хүүд дээрлэхүүлцдэг. Энийг нахан олж хараад дүүдээ сул тарай хүмүүсийг дээрлэхээ болгож хэлнэ. Энэ ахан мундаг тулдаг ба түүний мөрөдөл наав шиг урт хамартай, урт сайтай мундаг тулаанч болох. Тэгээд дүүгээ дагуулаад тарлаа. Манай хүн сул дорой гэж хэлүүлээд уран хөрчин. Арай нь хоол хийж идэл Кумаараа зодуулсан мэдснэ. Старчаагүй. Тэгээ зодуулсан чигээрээ зүгээр юм ээ. Гэтэл Кёта. Би угаасаа сул дорой. Гэтэ та яасан? Эртэж заагүй. Илдэг Ёзан тарцвал таашаал залхуу унтамхай ууртай гэд манай хоёр хөөцөлтөн. Кума бүр гомдцоо уурлаад ижидэл их мастер ирж үйлчлэлээр хичээж яваа илэрхийл гэд олон газар нутгаар аялах тасалбар өгч тус газрын их мастертай уулзахыг зөвлөд алга болчлоо. Ямар ч тач манай дөрөв аялалд гарахаар болжээ. Модон дондор явж, шатаар өгсч, голоос цагаас түүж, кемп хийж, оцсон газар нутгийнхаа их мастераас хүч гэж юу болох тухай асууна. Эхний их мастер хариуд нь миний хоёр гар ямар ч хүчгүй. Гэхдээ би хий үзэгдлийг бий болгож чадна. Энийг бүү дутуунал. Хий үзэгдэл гэдэг бол цагаа тулал үннээс ч илүү боддоо чадна. Энэ бол хүч. Дараагийн их мастер болохоор хүч гинэ. Надаас асуух нь буруу лөө. Би бороотой өдөрч, салхитай өдөрч энд чулуу шиг зүгээр л сууж байна. Цаг хугацааг мартаж, орчлон ертөнцийг мартаж, өөрийгөө ч мартаад бодит байдлыг даван туулна. Энэ бол гэсэн чинь чулуу болцсон байна. Харин дараагийн их мастер нь тийм зүйлийг хүсээд яана гэж би өмсөх холоос үдирдэж чадна. Гэхдээ хичнээн хүчтэй байгаад ч ялж чадахгүй зүйл гэж байгаа. Энэ бол нөгөө миний нуруунд массаж хийгээд өгөхгүй эз. Нурууны өвчнөд холоос өдөртөх чадвар нөлөөлдөг юм аа. Йоо. Дараагийн их мастер бол хүч гинэ. Би хинээс ч илүү хурдан өөрийн хоолоо барьж чадна. Орчлонгийн бүх зүйлийг амталж чаддаг хүн л ялна. Дуртай зүйл чинь гарч ирэл шууд зараад ав. Энэ бол гээд сармагчингийн хувцас гэджтийн. Хүч гэдэг бол олон төрөл байж олон зүйлээр илэрхийлэгддэг. Кётагийн ойлгож Кумат хэлцэл. Хөгжүүл яриг сонссоор байгаа бараг өөрийгөө алдах гэж бас. Манай хоёр нар жаргалтал хэрэлцээр орой олж лам Кёта хоёр майхан гадаа суун. Кёта Кумагийн өөрт нь хэлдэг удаан холиггүй гэдгийг сонссоор хагаад бүр өөртөө итгэхээ олж өөрийгөө суг гэж бодно. Гэтэл лам Кётаг авьяастай, ой санамсайтай, шаргуу хөдөлмөрч гин асуудал нь Кумад байгаа. Ягаад гэвэл Кумад ямар ч эцэг их багш гэж байгаагүй. Цар ганцаараа хүчтэй болж, цар ганцаараа өссөн нэгэн. Тиймээс л хинээс ч юм сонсч чаддгүй. Бас хүнд юм зааж чаддгүй. Гэхдээ заримдаа тийм байсан юм уу гэж ойлгох үе байдаг. Кумагийн үзэл баримтлал бол ямарваа нэг зүйлийг өөрөө ирж хайж олох. Харин майхан дотор Кума яаж заахаа ойлгохгүй нэгцэн л хөвчж байна. Кумач багахта Кёта шиг хөвгтэйсэн байна. Иргэн тарныхын хүмүүс Кумаг үг сонсдоггүй, ядаргаатай, дандаа асуудал тарж явдаг гэд бүр зоддог байсангийн оддоо. Харин түүнтэй ганц ярилцдаг хүн нь их мастер байж. Сармагчин бол Кётаг удахгүй зөгчин л гэж бодож байгаа. Гэхдээ Кума зөвлөж хэрвээ чигээрээ багшлаад үлдвэл өөргөө жоохон байхдаа ямар байснаа сайн сана гэдэг. Харж ирсэн Кёта Чикото яах тахыгаа яриа сууж ин. Гэтэл Чикон дуугарсан чинь Кётагийн ээжийнхэн сүнс гарч ирээд дагаад хий түн шиг бол гэж хэлхэн сонсогддог. Үүнээс хойш Кёта Кумагийн үйлдэл бүрийг дагаж хийнэ. Сэлэн барьсан ч, бөксөө мэдсэн ч, ившээсэн ч яг л дагаж дүүрэн. Хөдөлгөөн бүрийг сайн харж Кумагийн бэлтгэл хийгээд үлдсэн хөлсний мөрөөр нь бэлтгэлийн дагаж хийх гэж үзнэ. Кума энэний анзаараад Кёта дээр иртэл нусаа татах нүртэл өөдөөс нь харж байгаа дагаад идэх шүү. Кумад ядаргаатай сангидад зогтож байгаад ламтай тардаг. Лам тэгтэл ус уул ихээ сан, ургуул үнцээ саннаа гэж. Юу, би аав нь биш. Кёта чамаас бүх зүйлийг чинь сурахыг хүсэж байгаа. Яг л аавыгаа дөрөж байгаа жаахан өвчиг. Гэх үгийг сонсч Кума нэг зүйл бодов бололтой. Үүнээс хойш Кётагийн дэргэд бэлтгэлээ хийж эхэлдэг. Гэтэл сармагчин ирээд хөө жаала хизээ хүртэл дөөрэх гэсэн. Дөөрээ гадлаг болцны гэж байхгүй гэсэн Кума. Хөөе бити саад болоо да гэж бас. Сармагчин Кумаг өөр болсонд бүр шок. Үүнээс хойш хаач юу ч хийсэн Кёта Кумагийн хөдөлгөөнийг даган хөдлөн. Сүүлдээ бүр хараагүй жил сонсоод хөдөлгөөнийг мэдэж дагаж хөдөлдөг болжээ. Өөрөө хүртэл тэрийг анзаараад шок. Тэгэд маргааш нь шүүрээрээ Кумалоо дайрч эхэллээ. Тэгсэн Кума уралж Кёта руу дайртал. Кёта дайралт бүрээс нь болтоод идэв. Ийм дараагийн бэлтгэл эхэлж Кума сэлмээр толдохыг заана. Оронд нь Кёта Кумад хэрхэн болтохыг зааж өгнө. Яж яхад нь Кума сурахгүй зодолж өгнө хөрхий. Олон бэлтгэл хийсний эцэст Кёта хинч дээрлэхүүлэхэргүй болжээ. Тэгсэн Ёзаны баг хүү Кётаг биширч манай хоёр ч найзууд толоод авлаа. Ийм намар, өвөл, хавар зун, бороотой цастай гэд олон жил өнгөрсний дараа Кёта 17 нас хүрч тулааны арга бариланд сайжирсан байлаа. Кумагийн толдох арга бариланчаас өмнөхөөсөө илүү оочв, илүү хөдөлгөөнгүй, зэгцтэй болоод иржээ. Энэ явдлаас хойш Кумад шавар авах гэсэн хүмүүс цуваа өсөн хүлээдэг болжээ. Харин сармагч нь хүлээ авах болчиж. Гэтэл манай хоёр хэрэлцээ ирэл.
Кьюта өөрөө дор мэдэж бэлтгэл хийнэ гэсэн Кума тэрэн зөвшөөрдгөө. Тэгээд Кьюта зугтж явтал замд нь Ёзаны хоёр хүү ээждэг. Гэтэл баах хүн Кума ах ч амар юм аа. Манайх ч гэсэн зүгээр суугаад аж болохгүй гэсэн ах нь аавыг минь битэн юм сул дор амтантай зүрлгээд идэв. Харин Кьюта зугтж явсаар санамсруу хүний ертөнцтэй холбогддог байшин дундах нарийн годомжинд ирчдэг. Хүний ертөнцтэй буцаж номын сан ороод ном унших гэсэн чаддгүй. Тэгээд хажуудах охноосоо яаж уншихыг асуудаг. Энэ охиныг Каэдэг гин. Оройн Каэдэ номын сангаас тарж яваад дээрлэхтэй хүмүүстэй тарчнаа. Энэ нь Кьюта харж Кьюта руу дайрсан гаруудыг хинч шалгаад хайчлаа. Тэгээд Каэдэ Кьюта талархснаа илэрхийлж ном уншихыг зааж өгөхөр алдаг. Энэ өдрөөс хойш номын санд, хоолны газар, гэртээ гэд олон газар бичиг үсгээ давтаж хичээл хийдэг болжээ. Каэдэ Кьютаг сайн төлөрдөг, хурдан сурдгийг магтаж чи их сургуульд орох уу гэж асуудаг. Кьютач зөвшөөрч их сургуульд орохтон туслахаар боллоо. Даанч шалгалт өгөхийн тулд оршин суух хаягтай хэвээр байна. Манай хүний гэрийг нүлгцэн болохоор гэрийнх нь хаяг нь устцсан. Гэтэл аавынх нь хаягн дээр шинээр бүртгүүлээд өгье гэдэг. Кьюта 9 настайгаас хойш аавыгаа хаана байгааг нь мдэггүйч одоо бол түнд гэрийн хаяг нь байна. Кьюта аавтайгаа уулзахаар очих гэсэн боловч гэрийнх нь хаалганы өмнө ирээд зориг нь хүрсэнгүү. Ин оройлт хүлээд суусаар эцэст нь харихаар шийджээ. Гэтэл босох замдаа аавтайгаа таардаг. Ин удаан хугацааны дараа аавтайгаа уулзч аав нь Кьютаг тэрэн уйлна. Кьютаг 9 настайд алуу болсноос хойш зөндөө хайгаад олоогүй. Бас ээж нь нас орсон талаар тэрний дараа л мэдсэн гэдэг. Тухайн үед аав ээж салцсан байсан. Тэгэл мдэггүй. Аавтайгаа эргэн уулзсан Кьюта түүнтэй хамт амьдрах болов. Кьюта гэртээ ирж Кумад их сургуульд ямаар байгаагаа, өөр ертөнцийг илүү мэднээр байгаагаа хэлдэг. Кума Кьютаг бэлтгэлээ таслалаа. Хангалттай хүчтэй болоогүй гэж орлоно. Тэгтэл Кьюта тантай ерөөсөө ойлголцохгүй байна. Би аавтайгаа амьдралаа гэд явах нь. Хөөрхий Кума явуулахгүй гэсэн боловч Кумаг бэтэрч унгаад яваад өглөө. Кумаг нь амар олон шавтай болсон ч Кьютаг явсан болохоор ч тэрөө зааж чадхаа байлаад буцаад ааш муутай бавгаа алжээ. Харин Кьютагийн аав манай үнтэй хамт амьдрна гэж шийдчихэж. Кьюта цаанал нэг бодлогочроод шууд тгийгэж хэлж чадсангүй. Бас түүний аавдаа гомдох гомдлон сэтэрч. Аав нь Кьютаг өөрөө шийдэхийг гэхдээ Кьютагийн төлөө чадах бүхнээ хийн гэдгийг хэлдэг. Харин энэ бол 8 жилийн өмнөх Кьютагийн ус хонзон, уур хилэм, бас харанхуй. Санамсрыг өөрийнхөө дүрсийг олж хараад айж Каэдэтэй уулзаар ирдэг. Гэл Каэдэ сэтгэлээр унаад яхаа мэдхээсэн Кьютаг алгадаж тэрвэрч аваад аргадаж давнд тулч чадна гэдгийг хэллээ. Тэгээд зөөдөг байсан улаан утсаа зөөлгээд сая шиг яхаа мэдхгүй үед энийг хараад бүх цөл зөвөр болно гэдгийг санаарай гэж өгдөг. Кьюта буцаад мангасуудын ертөнцөд иртэл хаасайгүй хөл хөдөлгөөнтэй байлаа. Тэгээд Ёзны бах үүтэй таардаг. Манай хоёр тэдний тачингаа Кьюта юу болоод байгааг асууна. Гэтэл их мастрын өв залгамжлах тулаа маргааш эхлэн гэдэв. Тэгэд Кьюта явахаар болж Кьютаг ахын гаргаж өгөхөр алдаг. Тэгсэн ахын шууд манай өнлөө дайрснаа өөрийн байр суурь мэдэргээ зодоод идэв. Харин түүний цайж нь харанхуй томорч баг багаар ахыг нэгдэж байлаа. Энэ Ёзны том хүн яг үндэ хүн байсан юм байна. Өв залгамжлах тэмцээний өдөр иржээ. Их мастер нь шийдвэрийн бурхан болохыг хэлж, тэмцээний дараа бурхан болгоцсон үлээ эхлэн гин. За тэгээ тэмцээний дүрэн бол юм. Сэлмээ гэрээс нь гаргаж толдож болохгүй. Зүгтсэн хажигдана. Газар тунаад 10 тоолоход босоогүй л хажигдана. Ингээд тулаан эхэллээ. Кума шууд лаврагуулж тайрна. Гэтэл Ёзэн бух мөргүүлж байгаа юм шиг сэлмээрээ далайн хитгэд иргэснээ эцэст Кума туйлдаж газар тундаг. Энийг ашиглан Ёзэн мөргөө давхан дээрээ. Кума ч хэд мөргүүлсний дараа муужрал унлаа. Харин Кьюта Кумагийн тулааныг нууцаар үзэж гин. Газар тунсан Кумаг харж тэслэхүү. Юугаа хийгээд байгаа нь тэнийг вэ? Хурдан босооч гэсэн чинь. Чи одоо гэрээсээ өчөд яах ч ирсэн. Гээ хэрэлдэд идэв. Гэхдээ Кума сэрэг бололтой босч ирээд Ёзэнтэй ан ман толдож эхэллээ. Энэ байдлаараа Ёзэн ялагдаж магадгүй боллоо. Кума сэлмээр Ёзэний сэлмийн гэрийг хугаалж холоо шидэж хаяад нүүрэнд нь тас хийдэл хосчваа. 10 толоход Ёзэн босч ирсэнгүү. Ин Кума ялж дараагийн их мастраар тодорлоо. Харин Ёзэний том хүү үнийг хүлээн зөвшөөрсөнгүү. Өшөө хорсол уур хилэндээ автаж өнөө нисэн хутг нь аваад Кумаг ар нуруунд нь зоож архилоо. Тэгээд аавыгаа ялсан гэж хэлээд баярлж сэтгэлийнхээ харахуйд баг багаар идэгцээр Кумаг бүр мөсөн сөлбөж архилоо. Энэ халаас үдирдээд байгаа нь эзэмшсэн арга биш. Хүний сэтгэлдэх харанхуй хүчнээс бий болдог. Энийг хараад Кьютагийн доторх харанхуй томорч Ёзаны том хөөг алхна. Гэтэл Чико гарч ирээд Кьютаг зогсоож Кьютач бугавч харан дайрхаа ойлж өөрийн харанхуйгаа дийлж чаддаг. Харин энэд Ёзаны том хөө харанхуйтай бүрэн идүүлжээ. Кьютаг өршөөхгүйгээд алга болцдог. Кума маань нөхөл амьдралын заг дээр хэвтэж байна. Харин Ёзэн их мастерт ягаад хүний хөвгөд тижээх болсноо ярьдаг. Ёзэн хүний ертөнцид хэсүүжилж явахдаа эцэгтэй хаягдсан нэг хүүг олжээ. Хэдий хүний дотор харанхуй байдгийг мэдчихсэн ч өөрөө өсвөл зүгээр гэж удаад нууцаар өсөхөөр шийдсэн байна. Хүн том болох тусам өөрийгөө аваасаа өөр автайгаа адилхан соёогүй, үсгүү, урт хамаргүй тухайга байнга Ёзэнээс асуудаг байжээ. Ёзэн тэр болгонд хизээний өдөр ургана гэж хэлдэг байж. Гэхдээ эцэст нь Ёзэн хүүдээ хичнээн өөрийнх нь хөө гэж хэлсэн ч бусдаас өөр гэдгийг мэдсэн том хүн улам бүр өөртөө эргэлзэж сэтгэлийн гүндэх харанхуйд баг багаар томорсоор ирсэн байна. Дүүнээс хөөхөн ах минь хаанаас ирсэн хинч вэ? Миний ах бол миний ах гээл. Хэрвээ ахтайгаа буцаад хамт амьдрахыг хүсвэл тэр харанхуйг бүр мөсөн арилгах ёстой. Энэ яриаг Кьюта нууцаар сонсч том ахын хайхаар хүний ертөнц рүү явахаар боллоо.
Гэтэл лам сармагчаа хоёр зогсоож аюултай гэдгийг нь хэлдэг. Гэсэн хэдий ч энэ бол хэн нэгний асуудал биш, Кьютад ч хамаарах зүйл. Адилхан хүн, адилхан сэтгэлийнхээ гүнд харахыг тээж яваа. Харин энэ удаад Кьюта өшөө авах биш, түүнд туслахаар явна гин. Тэгтэл сармагчин лам хоёрын сэтгэл хөдлөж болгоомжтойгаараа гисээр хөдлөө. Кьютаг шөнийн Токио өгтөн Кайдэрөө залгаж уншижсэн намаа өглөө. Өөрт нь хичээл зааж өгсөнд ертөнцийг таниулж мэдгтэн туслалтанд баярлаа гин. Гэтэл тэн дахтайн тарж ахын шуудал сэлмээрээ дайрна. Тэгсэн сүултээ гар нь хуурайчих шиг. Кьюта ахын дэлггүй Кайдаг дагуулан дээр авин бүх хүмүүс зүгтгийг санаалсан ч тоохон байдгүй. Гэтэл сүүдрэ халим ирснэ хавийн юмын сүдгэж гин. Манай хоёр бүр метронд суугаад яваад өглөө. Кьюта бараг өөртөө хамт нөгөө ертөнц рүү дагуулад явна л гэсэн бодож гин. Харин Кайдаг Кьютаг зэрэгжүүлж ганцаараа биш, үргэлж би чантай хамтдаа явал хүчтэй гэж хэлдэг. Мангасууд ертөнцид хүмүүсээс олж бид нар охирлоо гэд ард иргэдэн орлж гин. Гэтэл Кума босоод ирсэн. Шар сариунда дарагцсан ирнэл Кьютаг өмөрч Кьютагийн хоос орон зайг нөхөж өгнө гэж хэлдэг. Тэгээд мастраас оронд нь бурхан болж дахин төрмөр байна гэж асууна. Өмнө нь ууртай хэний ч үгийг сонсдгүй нэг ч шавгүй байсан Кума тэцүү Кьютатай уулзсанаас хойш гэр бүлийн халуун дулаан хайрыг мөн хүнийг харьлаж сурчээ. Одоо бол Кума Кьютагийн төлөө юу ч хийхээс буцахгүй. Ах нь Кьютаг алах гээд ирж тэгтэл Кайдэ чи бол зүгээр л өшөө авах сэтгэлтэй идүүлсэн эгэлж ирэн хүн бүрийн дотор ямар нэг харахгүй байдаг. Хүн бүр л тэрнтэйгээ тулдаг. Тиймээс чамсыг сэтгэлийнхээ гүнд амархан бууж өгсөн үнд Кьюта ялагдана гэж байхгүй. Гэтэл нөгөөх нь шууд л дайрнаа. Харин Кьюта ахих нь бүх харанхуйг өөртөө шингээж өөрийгөө алхах шийдтэл Тэнгэрээс Кьюта гэсээр сэлэм нисээд ирвэ. Энэ бол зэвсэгний бурхан болсон Куматэцү. Хэдийн ертөнцид биеэр оршихгүйж Кьютагийн эр зэрэг сэтгэлийнх нь нийлд олж түүний дотор өөрт хамт оршино. Ийм манай хоёр хамтдаа тулдаж ганц л цавчлалтаар ахих нь харанхуйг тас тавчиж орхилоо. Тэгээд ухаан алцсахт нь өөрийн богонд хавцаа зүлгдэг. Ийм бүх зүйл дуусч Кьюта мангасуудын ертөнцид алдартай нэгэн болжээ. Кьюта манч аавыгаа авчилж их сургуулийн шалгалт өгөхөөр болж хүний ертөнцид бүр мөсөн амьдрахаа шийддэг. Мангасч бай, хүнч бай, хин нэгэн чамайг чин сэтгэлээсээ хайрлж, хамгаалж, илүү сайн хүн болох чинь тусалж байвал тэр хүн бол чиний гэр бүл.